Галдан бошигт хааны үлгийн нутаг цаст цам гаруй хайрхны өөр билийг даган мал сүргээ адгуулan ява хөдөлмөрч малчин зооны дундаас улс аймгийн аваргууд тодрон гарсан баяртай үйл явдлууд өрнөж байна. Энэ мөчөд бид аймгийн авраг малчин өрхөөр шалгарсан Намарзан багийн малчин Нохойжовын алтан гэрэл Бямхүүгийн ган чимэг нарын хотелд эрхэм хүндтэй шагналыг нь гардуулахаар зорин очив юм. Аймгийн авраг малчин алтан гэрлинд нутгийн зон олон ахан дүүс нь баярыг нь хуваалцахаар үнэр олуулаа зуглжээ. Шинэхэн аваргаар тодорсон алтан гэрэл ган чимэг нарын шагналыг аймгийн засаг даргын тамгын газрын бүс орон нутгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хилцээний дарга анх баяраар ахлуулсан сум орон нутгийн удирдлагын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өргөөгөрт нь хуран цугласан ахан дүүс нутгийн зон олонных нь өмнө хүндэтгэн гардууллаа. Эрхэм хүндэт Нохойжов огт алтан гэрэл Бямхүүгийн ган чимэг танаа алтан суурлаг уусаад өчөж өвгдөөцөөс уламжлан ирсэн мал чухаан нөр их хөдөлмөр зүтгэлээр Эрдэнэт мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлэн өсгөн үржүүлж нутаг ус хотлолноо мандаас нь танаа гэр бүлийг аймгийн авраг малчин өрхөөр шалруулж хүндэт тэмдэг өргөмжл болгоо. Мал сүрэгт нь 5 дөрөлт өсөн арвиж болтгоо. Хавд аймгийн засаг дарга морхын амар санаа гэсэн хүмүүжлэг гардуулж өгөө. Хоёр аврагтаа баяр хүргье сайн сайхан өсөв. Эрдэнэ бүрэн сумаас түрэн гарч байгаа аймгийн авраг малчин алтан гэрэл ган чимэг нартай уулзуулж байна. Тэгэхээр энэ өдөр сайхан нутгийн ахан дүүсээ цуглуулж хотлолноор аймгийн авраг хэмээх хэрхэн хүндтэй шагналаа гардан авч байна. Тэгэхээр та манай үзэгчдэд сэтгэлдээ хуваалцахгүй юу? Энэ одоо бас нутаг усандаа аав ээжийнхаа буйрыг сахиж өнөө хүртэл мал маллаж хөдөлмөр зүтгэлийн аймаг орон нутагтаа бас үнэлүүлж ийхүү одоо энэ алдрын эзэн болж байна. За баярлалаа. Юуны өмнө та бүхэндээ баярлалаа гэдгийг хэлье. За би 1980 онд Нохойжов гэх хүний дунд 7 хүүхдийн дунд хүүхэд нь болж мэдлээд тэгээд өсөх цагаасаа тэгээ аав ээжийнхаа малч ухааныг өвлж аваад ингэж маллаад ийм амжилтанд хүрч байна. Удам залгасан ийхүү авраг малчин төрж байна. Тэгэхээр аав ээжийнхээ бас буйрыг сахиж энэ нутагтаа олон жил одоо нутаглаж байна. Энэ одоо буйр танаа аав ээжийн буйр уу? Энд одоо хичнээн жил одоо өвлжиж хаварчж байгаа вэ? За энэ бол миний аав 1992 онд Монгол Улсын авраг малчин гэдэг цол хэрэгэн авчаас буус байгаа юм. Тэгээд Монгол Улсын авраг малчин аавынхаа хой чивийг залгаж өдид хэрэгтэй явж байгаадаа бас их баяртай байна. Нутгийн зон олон та хоёроор минь маш их бахархж байна шүү дээ. Тэгэхээр аав ээжээс хідүүлээвэ. Яг ингээд нутагтаа малаа маллаад нутгийнхаа үр шимийг хүртээд явж байгаа хичнээн одоо хүү байна. За манай аав ээж 7 хүүхэдтэй 3 эрэгтэй 4 эмэгтэй би дундх юм байгаа. Эрэгтэйгийнхаас дундх нь 7 хүүхдийнхаас дундх юм байгаа. Тэгээд би нутгуусандаа ганцаараа малж байгаа. Аав ээжийнхаа энэ сайхан буур бөөцийг сахаад үргэлжлэн болоод явж байгаа маа. Та хоёр минь одоо хэдэн онд айл гэр болж өрх тусгаарлаж байсан бэ? Айл гэр болоод өрх тусгаарлалаар одоо монголчуудын сайхан уламжлалт байдаг шүү дээ. Хүүдээ гал голомтоос тасалж өгөхөөс гадна мал одоо сүргийнхаа хишиг буйнаас бас таслаж өгдөг. Хичнээн тоо толгой малыг өнөөдөр өсгөн үржүүлж хэдэн одоо тоо толгой түргээд байна вэ та хоёр маань? Бид хоёрыг 2010 онд айл болоход 150 толгой мал тасалж өгч байсан. Тэр буйныг нь одоо өсгөж үржүүлээд ингээд одоо энэ жил 1000 давсан мал тоолуулаад ингэ явж байгаа. Танаа бол бас улсын авраг малчаан хүүдээ бас өөрийнхөө арга туршлагаас зааж сургаж өвлүүлж үлдээсэн байхаа. Тэгэхээр ер нь танаах сүргийн бүтцтэй хэрхэн яаж анхаардаг вэ? Аавынхаа одоо захиас сургаалаар мал маллах арга ухаанаар ямар зүйлийг нь голчлон одоо чиг баримжаа болгож явдаг вэ? За миний аав бол Монгол улсын авраг хончин юм байгаа. Тэгээд би бол аавынхаа тэр ажлыг үргэлжлүүлээд хонио голлож маллаад тэгж явдаг байгаа. Сүүлийн үед байгаль цаг уурын одоо өөрчлөлтөөс болоод малчид маань тооноос илүү чанарыг эрхэмлдэг болчихсон байгаа. Танаа одоо хот айлын тухайд сүргийн бүтцтэй хэрхэн яаж анхаарч байна? За сүргийн бүтцийг бол 60% нь
хээлтгч мал. Тэгээд хууц ухаан дээр бол маш их анхаардаг байгаа. Доорндоос өлөө нугламтай хууц авчирдна, Баялгийн аймгаас ууцсан сүйлтэй махны чиглэлийн хууц авчирж ингэж мал сүргийнхаа чанар шансаг дээшлүүлж ажиллаж байгаа. Энэ хавар одоо хичнээн тав толгой төл хүлээн авах уу? За би энэ хавар нэг 500 орчим төл хүлээж авнаа. Малчтын маань хувьд бол бас мал аж ахуйн салбар гэдэг чинь хүнд хөдөлмөр шүү дээ. Тэгэхээр туслах малчныг одоо малжуулах, за аймаг сум орон нутгатаа бас иргэнийхээ хувь үүргийг бас оруулах гэдэг олон одоо зүйл авраг малчтын маань бас тодорхойлолтод явж байгаа. Тайрын маань тухайд ер нь малгуу үрхийг малжуулах, залуу малчтайгаа дэмжих, аймаг сум орон нутгатаа одоо өөрсдийн хувь нэмэр оруулах талаар ямар ажлуудыг сүүлийн жилүүдэд хийсэн бэ? За тэгэлгүй ахоо хүмүүсийн авраг болж байгаа хүмүүсийн үзүүлэлтэнд орж явна. Тэр нийгмийн манлайлал болж явдаг зүйлүүдийн маань нэг байгаа. Тэгээд би Сүхбаатар аймгийн Асгат суманд адууга нэха 5 тухыг хангаж тэнд малчин хүн нэр маллуулдаг байгаа. Хаагуур нутгалж ин отор нүүдэл хэр хийдэг айлуу? Манайх ер нь жилдээ бол 20 гаруй удаа нөөдөг. Одоо Эрдэнэрийн сумаас хойшоо энэ Цамгарын хувь бол Намарзан гэдэг газар хүртэл 130 км нөөн. Тэгээд буцаад дахиад 130 км нөөгээд энэ ховдынхаа голд ирж намарждаг. Тэгээд өвлж аварцсан буудаг. Ингээд жилдээ нэг 20 гаруй удаа нөөдөг те. Жилдээ хичнээн толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж байна. Ер нь бол төл нэг 100% төл авлаа гэхэд тэрнийхээс давуулаад малаа эдийн засгийн эргэлтэнд оруулдаг байгаа. Мөн нөгөө сайн ухсганы хууц тавьсан учраас нөгөө хург нь сайн гардаг. Тэгээд хургийн бол жилд нь хург эдчний үеэр нь 11 сард борлуулдаг байгаа. За энэхүү одоо нутгийн ард олондоо нийт одоо Монгол түмэн малчтай хандаж та сайхан мэдчилгээ дэвшүүлэхгүй юу? За Дэлгэр Монголынхаа нийт ард түмэнд тэр тусмаа малчин түмэнд сар шиндээ сайхан шинлээрэ гэж хүсье өрөөё. Аймгийн авраг малчин Алтан гэрлийн аав Нохожов нь Монгол улсын авраг малчин, нутаг усандаа хүндлэгдсэн хөдөлмөрч малчин байжээ. Ийхүү улсын аврагын хүү аавынхаа амжилтын замлаар урагшилж явна. Аймгийн авраг малчин Алтан гэрэл Ган Чимэг нар нь 2010 онд гэр бүл болсон цагаас хойш 26 жил аав ээжийнхээ зааж зөвлснөөр мал маллаж, буйр буйцыг нь сахин амьдарч байна. Аймгийн шинэхэн авраг малчин бүсгүй Ган Чимэгийн хувьд дээд боловсралтай, багш мэргэжилтэй бөгөөд Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуульд 14 жил ажиллаж байгаад хөдөө гарч малчин болохоор шийдэн өдгөө ханийн хамтаар хөдөлмөрлөж зүтгэсээр явна. Түүний хувьд улсын аврагын бэр болж аав ээжийнхээ энэ сайхан буйрыг сахин ханийн хамтаа буянт мал сүргөө өсгөн үржүүлж байгаадаа сэтгэл хангалуун явдгаа энэ мөчид бидэнтэй хуваалцлаа. Аймгийн авраг малчин Ган Чимэгтэй бас уулзуулж байна. Тэгэхээр та хоёртаа баяр хүргье. За өөрийгөө манай үзэгчдэд танилцуулахгүй энэ сайхан бэлэг өрөөлтөө өдөр хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутгатаа үнэлүүллээ шүү дээ. За ингээд энд хүрэлцэн ирсэн ах トゥ хамаатан садан бүгдэнд нь баярлалаа гэж ихний ээлжинд хэлье. Намайг Бямхүүгийн Ган Чимэг гэдэг. Би 2020 онд Ховд аймгийн 10 жилийн 1-р сургуулийг төгсөөд багшийн сургуулийн бага ангийн багшийн ангийг төгсөөд 14 жил Ховд аймгийн Эрдэнэ сумынхаа сургуульд ажиллаж байгаад одоо ингээд ханаа дагаад одоо малаа маллаж амьдарч байна. Тэгээд одоо энэ аврагын сайхан юм хотонд ирээд одоо энэ айлын бэр болоод 16 жил болж байна. За ингээд би 5 шум малаа бүгдийн сайхан адгуулж маллахын хажуугаар бас цагаан эдээгээ сайхан боловсруулж ажилдаг байгаа. Хэдэн хүүхэдтэй вэ? Манайх 3 хүүхэдтэй, том хүү маань хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмчийн ангид сурдаг. Дараагийн охин маань 8 дугаар анги сумынхаа сургууль, дараагийн охин маань бас сумын сургуульдаа сурдаг, 5 дугаар ангид сурдаг байгаа. Та бүхний маань бас баярыг хуваалцаж ирсэн нутгийн ахан дүүстэй хандаж мэдлэгээ дэвшүүлвэл. За ингээд нийт сайхан нутгийнхаа ард түмэнд та бүгдийн хүч хөдөлмөр бас орсон шүү. Та бүгддээ баярлалаа. Ингээд илгээр инк амгалан төрлөөрөө төвшин амгалан сайхан сар шиндээ сайхан шинэлхийг хүсье өрөөё.
Аймгийн авраг малчин алтан гэрлийнх байгалийн хадланг жилдээ 15-аас 20 тонныг бэлтгэн өвөл хавартаа бэлтгэдэг байна. Түүнчлэн сүргийн бүтцээ сайжруулахад анхаарч баяд сутаа өмгөөр хонин сүргээ, үлгийн улаан, жалаа жинсдийн цагаан үйлдвэрээр ямаан сүргээ сайжруулан бог малынхаа чанарт ихээхэн анхаарсаар иржээ. Эрдэнэ бүрэн сумын намаржин багийн нутаг нь өргөн удмын зэрэгцээ бүх төрлийн мал усан үрчгэд ээлтэй сайхан нутаг юм. Аймгийн авраг малчин алтан гэрлийнх цагаагаар нөхцөл өв сургамлын гарцны үржил шимтэйг харж өөрийн нутаг дотроо отор нүүдэл хийж малдаа тараг хүч авахгүйхийг чухалчилдаг гинэ. Эдний жилдээ 20 удаа отор нүүдэл хийдэг бөгөөд хамгийн холдоо 100 гаруй км нүүдлэж малдаа тараг хүч авахгүйн хахир өглөх хаврын хавсаргыг давдаг байна.